өнөөдөр Монгол оюунлаг, баялаг, тийм үзэл санаатай, хоригдлолтой Монгол иргэнийг бүтээхийн төлөө, хөгжүүлэхийн төлөө энэ хүрэлцэн ирсэн. Баянхонгор аймгаас оролцогч Амгаланбаатарын Эрдэнэбаатар. Миний харж байгаагаар хамгийн түрүүнд залуучууд олж байгаа орлогоо зөв зүйтэй зохион байгуулж хэрэглэх хэрэгтэй. За хамгийн гол нь зөв зүйл гэдгийг яаж тоочж байна? Хүн олсноороо одоо юу гэдэм баяждгөө, хүн хоригдлуулж иж баяждаг гэж. Өөрсдийнхөө хоногийн хоолой болгож чадахгүй байж иж үнэтэй хувцас, үнэтэй брендийн хувцас ч юм уу тийм юм руу илүү хошуурд байгаа юм шиг надад санагдаад идэг байхгүй юу? Одоо юуны төлөө хоримтлуулад байна? Өнөөдрийн 1 төгрөгийг, өнөөдрийн 10 төгрөгийг, өнөөдрийн 5 төгрөгийг, өнөөдрийн 100 төгрөгийг баг гэлтгүй хоримтлуулж иж тэр гинтийн ямар нэгэн зүйлд эмгэнэлтэй ч юм байж болно, аз жаргалтай ч зүйл байж болно. Тэрэнд залуу хүн бол ямагт бэлэн байх ёстой. За энэ төслийг та ямар боломж гэж харсан? За хэлсдүүлж магадгүй. Гэхдээ ер нь бол лунтан байсан тэр одоо нийгмийн сэтгэл зүйг бол хүчтэй сэрээж өгсөн, сэтэлжүүлж өгсөн тийм төсөл болсон. Амгаланбаатарын Эрдэнэбаатар Баянхонгор аймгаас оролцогч мэдээллийн системийн инженер, санхүүгийн менежмент мэргэжлэр бакалавр зэрэгтэй англи хэлтэй Кибер Баянхонгор төслийн ажилтан Эврика сургалтын төвийн багшаар ажиллаж байсан. 2012 оноос үндэсний газар зүйн сэтгүүл төрийн бас байгууллагын веб программистаар ажиллаж байна.